Та нар энэ зурган дээр яг юу харж байна? 100 жилийн турш хүн төрлөختөн гайхамшигтай зургуудыг дарсаар ирсэн. Гэхдээ заримдаа зурагчид өөрсдөө юу дарснаа ч ойлгохгүй тохиолдод бас бий. Гэхдээ чиний дарсан зураг хин нэгний сүүлчилж явах юм байвал яах вэ? Энэ удаа хитүүлээ хүмүүсийн дарсан зурагнуудаас ямар аимшигтай төвөг тохиолдсныг сонсцсон. Бичлэг эхлэхээс өмнө та нарын зургийг чинь нэг дарч. оны 11 сарын 22. Энэ өдөр бол Америкийн түүхэнд хамгийн хараар өнгөрсөн нэг. 11 цаг 40 минут. Dallas мужийн Love Field-ний сонгоцны буудалд Air Force One газардсан. Онгоцон дотор John Fitzgerald Kennedy зорчиж байж. Нисэх зурвас дээр маш олон хүн Кеннедиг угтаж авсан бөгөөд бүгд нь тэн мэндийг мэдэж гар ирсэн. 11 цаг 50 минут. Ерөнхийлөгчийн хөсөг хот руу явсан. Цаг агаар сайхан нартай байсан учраас машины дээврийг авсан байдаг. Учир нь ард түмэн түүнийг илүү ойроос, илүү дотоос харахын тулд. Машинд түүнтэй хамт нууц албаныхан болон ерөнхийлөгчийн хамгаалалтын дарга Roy Kellerman бас Кеннедигийн эхнэр Texas мужийн захирагч John Connally түүний эхнэр Nelly зөрчиж байсан. Төлөвлөгөөний дагуу бол ерөнхийлөгчийн хөсөг нь хотод 40 км цагийн хурдтай явах ёстой байсан. Гэхдээ яг үүндээ Кеннеди жоох удаа явахыг байсан. Учир нь тэр хүмүүсийг сайн харж амжих эсхийг ингээд нэг жоохон бодсон юм байна л да. Тэгж хурдтай явбал амжих юм болов уу ч юм л үү те. Тэрүүгээр зогсоогүй Кеннеди нэмэлт хамгаалтнаас татгалзаад хамгаалтын фантазиг бас өмсөхөөс зайлсхийсэн. Бас тэр хоёроос зогсоогүй заяа. Урд нь одоо ингээд машиныхаа урд нь ингээд хоёр хамгаалагч явах хэрэгтэй байсан юм байна л да. Тэгсэн чинь тэрийг нь бас боловлцсон. Ер нь бол тэр чихтэй амар тийм онгорхой одоо юу гэх аюултай байна гэж юусэн ингээд бодоогүй. Зүгээр л хүмүүс хараад байсан. Төв удамжаар явсны эцэст Dallas-ын Denali Plaza дүүрэгт ирээд баруун эргээд Houston Street руу орсон байна. Тэр мөчид Nelly Connally ерөнхийлөгчөө хараад "Ноён ерөнхийлөгчөө, Далласт нь үнэхээр хайртай биш гэж үү?" гэж хэлэхэд Кеннеди зөрлөд "Тэгэлгүй яах" гэж хариулсан. Лимузин тентхийн сургуулийн номын сангийн хажуугаар өнгөрмөгц. Яг 12 цаг 30 минут нь буруу дуу гархан тэр. Ихний сум Кеннедигийн нүүр рүү оноод нөрөө хүзүү хаваар нь нэвтэж гарсан бөгөөд урд нь сууж байсан John Connally яг ижлэхэн зүйл тохиолдсон. Ардаас нь хоёр дахь сум дуу. Энэ сум Кеннедигийн толгойн баруун хэсэгт оноод нэвтэлж гарахдаа зангидсан гарны хэмжээтэй нүхийг үүсгэсэн байна. Та нар ингэ төсөөлдөө. Ингээд ийм хэмжээтэй энэ дотор ч нэг ийм хэмжээтэй зайсан. Нүх. Энэ бүгд бичлэгэн дээр баримтжуулсан байдаг бөгөөд харамсалтай нь биетүүдээр тавьж байна. Тийм болохоор хүсвэл би хаана энэ өөр одоо платформоор тавил линкийн доор тавьчихсан. Та нар яг үзэж магадгүй шүү дээ. Уусаа сонирхолтой байж. Уусаа сонирхолтой
Delhi Plaza дахь хүмүүс сандарсны улмаас үүмэн үсэж харагдсан зөвлөгөө гүүхнэгүүгээд газар хөвтгөн хөвцсөн. Ерөнхийлөгчийн хөлсөг хамаг хурдаараа урагш яваад 5 минутын дараа Кеннедигийг 6 км-ийн зайтай эмнэлэгт хүргэсэн юм байна. Үзлэг хийсэн эмч нь ерөнхийлөгчийг одоохондоо амьд гэж дүгнээд анхны тусламж үзүүлэхийг хичээсэн байна. Хэсэг хугацааны дараа ерөнхийлөгчийн хувийн эмч Жорж ирсэн боловч түүнийг аврах хэтэрхий оройтсон байжээ. 13 цаг тэгтэг минут. John F. Kennedy албан ёсоор үхсэн байх нэ. 10 минутын дараа Америкийн нэгдсэн улсын Сенат ажлаа зогсоогоод 1 минутын дараа Нью-Йоркийн бирж хаагдсан. Яг яагаад ийм зүйл төхөв? Энэ явдлыг үнэхээр таамаглах боломжгүй байсан гэж үү? Тэгээд чи яг яагаад машины дээврийг авахар болсон бэ? Энэ явдлаас хойш 1 цаг 20 минутын дараа нэг сэжигтнийг илрүүлээд баривчилсан бөгөөд түүнийг Lee Harvey Oswald гэдэг байжээ. Тэр өөрийгөө гин бурууг бүтэн няцаасан. 2 хоногийн дараа 11 сарын 24-нд цагдаагийн газраас хамгаалалтын хамт гарч явсан Освальд Jack Ruby гэгч шөнийн цэнгэний газрын эзэнд буудуулаад амиа алдсан байна. Тийм ч учраас Освальд шүүх хурлын өмнө зогсоогүй бөгөөд түүний гин буруутайг хинч нотлоогүй, хизээч нотлоогүй. Кеннедигийн аллаг асар их conspiracy theory-г үүсгэсэн. Буудалцааны бичлэгийг мянган удаа ухрааж үзсэн. Тэр үед авсан бүх зургийг дахиж дэлгэсэн. Тэгээд зарим зурган дээр нэгэн маш хачирхалтай хүний дүрс буусан байсан бөгөөд түүний шүхэртэй хүн хэмээн очилсан байна. Ихэнх зураг зарим бичлэгэн дээр тэр цөөн тооны маш ойрхон зогсож байсан гэрчүүдийн нэг байсан байна. Шууд маш олон асуултууд гарч ирсэн. Тэр яагаад шүхэр дэлгэсэн байдаг вүлээ? Нарлаг цаг агаартай, ямар ч бороогүй юм сайхан цаг агаартай байх үед яагаад шүхрээ дэлгэх болов? Тэглээч бас нэмэлт асуултууд үүссэн байна. Тэр яг хизээ, яг ямар мөчөд шүхрээ дэлгэсэн их сонирхолтой. Шүхэртэй хүн яг ерөнхийлөгчийн хөсөг өөрийнх нь хажуугаар өнгөрөх үед шүхрээ дэлгээд өөр дээрээ бариад цагийн зүүнний дагуу эргүүлсэн байж. Сум нээсний дараагаар тэр маш тайван явхан хүний зам дагуу нэг хар арьстай залуугийн хажууд газар суусан харагдаж байсан байна. Анхны мөрдлөг нь Томсон гэдэг мөрдөгчтэй ажиллаж байсан бөгөөд тэр багаараа шүхэртэй хүнийг ямар нэг сигнал өгөх зорилготой хүн гэж таамаг дэвшүүлж байсан юм. Шүхрээ дэлгээд өргөөд эргүүлснээр тэр хэн нэгэнд ямар нэг сигнал өгсөн байж болцсогүй гэж үзсэн байна. Тэрнээс гадна буун дууны араас маш их үүмэн самун үүссэн байхад тэр яг яагаад явган хүний зам дээр зүгээр ингээд маш тайван суух болов? Тэр хэсгэл амар сонирхолтой. Өөр нэг хувилдааны онол аль эсвэл conspiracy theory-гаар Роберт Катлер гэгч хүнээс үүссэн бөгөөд тэр нь бүр илүү уран зөгнөлт талдаа тайлбар байсан байна. Учир юу вэ гэхээр тэр шүхэртэй хүнийг шүхрээрээ агаарт тусгай бодистой сумаар буудаж улмаар Кеннедиг хөдөлгөөнгүй болгоод илүү амархан өвөш болгосон байж бодсошгүй ээ гэж тайлбарсан юм. Маш их онол тайлбар гарч ирсэн боловч 1978 онд шүхэртэй хүн гарч ирсэн.
Тэгэхээр шүхэртэй хүн яг хэн байж таарсан бэ? 1978 он. Louis Steven Witt гэгч нэгэн өөрийгөө шүхэртэй хүн гэдгийг ил гаргасан. Mr. Witt, could you state your full name for the record? Louis Steven Witt. 1924 онд төрсөн. Даатгалын компани ажилладаг байсан Witt. Тусгай хуралдааны үеэр тэр нөгөө өдөр ашигласан шүхрээ харуулсан бөгөөд яг ямар зорилготой яаж ашигласнаа тайлбарсан. Witt-ийн хэлснээр бол Кеннеди болон түүний нацистуудын талаарх үзэл бодлоос болоод шийтгэх хүсэл агуулснаа хэлсэн байхны. Учир нь тэр үед Кеннеди болон түүний гэр бүл Английн ерөнхий сайд Neville Chamberlain-ы баримталдаг улс төр болох дарангуйлал түрэмгийллийг намсгах улс төр гэдэг одоо тийм бодлогыг ингээд баримталж байсан юм байна л та. Тэгээд сонирхолтой нь Chamberlain ингээд үргэлж шүгэртэй явдаг байсан их сонирхолтой. Witt-ийн үгээр бол Кеннедиг тэр шүхрийг хармагцаа нөхцөл байдлыг ойлгосон байх учиртай гэж хэлсэн. Тэрүүгээр зогсохгүй Witt хэлэхдээ хэрвээ Guinness-ийн рекордн дээр буруу цагта, буруу газартаа, буруу үдэл хийж байсан хүмүүс зориулсан номинац байдаг бол би бусдаас тас хол нэгдүгээр байр авах байсан гэж Witt хэлсэн. Witt 2014 оны 11 сарын 7-нд өөд болсон. Мэдээж ард түмэн болоод янз бүрийн онол сонирхдаг хүмүүс түүний хэлсэн зүйл таалагдахгүй байсан учраас түүний хэлснийг юур ойшоогүй. Харин Witt-д итгэх үгүйгээ та нар өөрсдөө шийдээрэй. Одоо харин хэдүүлээ камертай болон зурагтай холбоотой сонин хачин түүхүүдээс сонирхцгаая. Хамгийн анхны зургийн аппарат нь Obscure камер гэдэг нэртэй байсан байна. Энэ нь нэг төрлийн хар хайрцаг бөгөөд ихэнхдээ дундаж том хэмжээтэй байсан байна. Нэг талдаа нүхтэй тэрүүгээр орж ирсэн гэрэл нь эсрэг талд байрлах дэлгэцээр харагдах учиртай байсан юм байна. Дэлгэц нь гэрэлд эмзэг эмүүлсээр бүрхэгдсэн байгаад тэрэн дээрээ зураг нь гарч ирдэг байжээ. Хамгийн анхны Obscure камер дээр үеийн зураач нь маш наривчлалтай жинхэнэ мэт зураг зурагтаа ашигладаг байсан. ертөнц дээр хамгийн ихний зураг нь 1822 онд дарж байжээ. Тэр зургийн нэрийг Баярын ширээ гэдэг байж. Гэхдээ даанч өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдээдэг юм харамсалтай. Бидэнд байгаа хамгийн эртний зураг бол Леграгийн цонхоор харсан гэдэг нэртэй байж. 1926 оноос гаралтай гэж үздэг. Уг зургийг бүхэл бүтэн 8 цагийн турш дарсан байдаг. Харин 1838 онд Парис дахь Boulevard Sum гэдэг зурагт хамгийн анхны хүний зургийг дарсан гэж үздэг. Гэхдээ яг учир нь юунд вэ гэхээр тэр зурган дээр ингээд годомжид сууж исэн гутал цэвэрлдэг хүн болоод түүний үйлчлүүлэгч хоёр ингээд 10 минут ингээд бараг хөдөлгөөнгөө суусан учраас тэр зурган дээр үлдсэн юм. Харин 1939 онд дэлхийн хамгийн анхны селфи зураг дарлагдсан байдаг байна. Америкийн зурагчин Роберт Корнелиус гар доорх материалаа ашиглаад зургийн аппарат зохион бүтээсэн байд юм байна. Тэгээд өөрийнхөө зургийг дарсан гэсэн үг шүү дээ. Гэхдээ та нар ингэ бодоод үзтээ. Гэртээ ингэ зүгээр л те одоо юу гэдэг гар доорх элдв бүсэн мод төмөр янз бүрийн юм ашиглаад тэгээд бүхэлдээ камер зохион бүтээн гэж боддоо өөртөө зориулаад штэ зүгээр л ингэ хийж амар штэ галз. 1918 он Лоусны гэр бүл Хойд Каролайна муж руу нүүсэн байна. Тэнд тамхины үйлдвэрт ажилладаг байж гинэ.
Гэрийн эзэн Чарльз Лоусон, эхнэр Фанни Лоусон болон 8 хүүхдийн хамтаар амьдардаг байсан. 1920 онд 3 дахь хүү болох Уильям өвчнөөр нас барсан. Харин 1927 онд гэр бүл өөрсдийн үйлдвэр худалдаж авах мөнгөө цуглуулж чадсан. 1929 онд зул сард өгч байж. Тэр өдөр Чарльз Лоусон гэр бүлээ тэр чигт наваад хот орж зул сарын зугаалга хийхээр явсан гинэ. Шинэ хувцас инээ тэрэ авахаас гадна хамгийн гол гэр бүлийн зураг даруулахаар явсан байж. Тэр үед зураг даруулах нь маш тийм сонин тийм хачирхалтай үзэгдэл байсан гэж үздэг юм. Яагаад вэ гэхээр зураг даруулах нь маш тийм одоо нэлээд үнэтэй одоо 100 цингэл гэх юм уу байсан юм. Зулсаар эхэлсэн. 1929 оны 12 сарын 25-нд Чарльз Лоусон маш харигсаар гэр бүлийнхаа бүх гишүүдийг ээлж дараалан буулсан. Цор ганц амьд үлдсэн хүнээр түүний 16 настай хүү Артур байсан бөгөөд яг алга болохын өмнөхөн аав нь түүнийг хөшрүүгээ юмд явуулсан болж таарч. Яагаад Чарльз ингэх болов гэдгийг одоо хүртэл хэн ч мэдэхгүй байна. Зарим хүмүүс түүнийг тархины асуудалтай байсан гэж үзсэн. Бусд нь түүнийг гэр бүлийн доторх таагүй харилцаанаас болоод ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэж боддог байна. Гэхдээ бүх хүмүүс түүнийг зүгээр ч нэг зураг даруулахаар яваагүй гэдэгт маш их итгэлтэй байдаг. Яг л тэр энэ бүгд юугаар дуусахыг мэдж байсан мэт. Тэгэхээр энэ бүх түүхүүдийг сорилттой гоц зурагтай холбоотой юм аллаг инээ тэрэ сонин юмнууд. Тэгээд та нар боддоо надад дахиад бас нэг хидэн зурагтай холбоотой сонин хачин аимшигтай ч гэмээр түүхүүд бас байгаа. Тэрийг гэхдээ та нар үзмээр бол яг хэвээр ер нь бол мэдж байгаа шүү дээ. Тийм. Тэн доор энэ бас хажууд нь нэг улаан subscribe бутан байдаг шүү дээ. Тэрийг дарчвал бүр гоё шүү дээ. За